За би энэ 119 дугаар сургуулийн технологийн багш дарж авах дамж гисрэн байна. За би энэ хичээлийн жилд хүүхдийн өрөө хөгжүүлэх энэ асуудал дээр нэлээд тогтож ажилласан байгаа. Тэгээд би 8 дугаар ангийнхаа охтуудаар энэ хичээлийн жилд хүүхдийн өрийг яг 8 дугаар ангийн 126 охин байсан. Энэ охтуудаараа би дэгээ зүүнээс үржимлэр 3 дугаар улиралд хүүхдийн өрөөр энэ үзэлцэн шивжүүлсэн байгаа. Тэгээд эндээс миний 126 охиноос 123 охин маань яг өөр өөрсдөө бие даачилсан. За ингээд би өмнөх технологийн хуучин технологио өөрчилж шинэ технологиор хүүхдийн бүртээ ажиллах арга туршлага олж авсан. Эхлээд хүүхдүүдээр зураг схемийн зуруулаад заалгаад тэгээд дараа нь хүүхдийн бүртээ утас зүгийг бариулаад схем зураг хараад ингээд багшаа дагаад нэхээрээ зааварчилгаа аваад ингээд өөрсдөө зураг хараад нэхээрээгээ тэгээд алдаа дутагдлын замд нь зааж өгөөд ингээд миний охтууд одоо хийж гүйцэтгэх ажлаа бүрэн гүйцэтгэж бүх охтуудын маань бүтээл одоо энд ингээ гарсан байгаа. Тэгээ бид нар үзэлцгэн гэсэн учраас үзэлцгэн хэлбэрээр охтуудынхаа 126 бүтээлийг энд ингэж сургалтынхаа бүтээлтэй байрлуулсан. 6-аас 7-аас 8 дугаар ангийн охтуудынхаа дунд оронгой охин гэдэг шинэ тэмцээнийг сургалтынхаа авьяасыг хөгжүүлэх зорилгоор сургууль дээр зохион байгуулсан байгаа. Эхний шатанд ангиудын оронгой охтуудыг шалгаруулсан. 2 дугаар шатанд нь сургуулийн оронгой охин шалгаруулсан байгаа. За энэ тэмцээн маань ямар заавар журмтай байсан бэ гэхээр эхлээд мэдчилгээ, дараа нь гэрийн даалгавар, дараа нь асуулт хариулт, дараа нь бүтээлийн үзэсгэлэн гаргах, 5 дугаарт нь загвар үзүүлэх гэсэн ийм үндсэн чиглэлүүдээр явагдсан. За энэ тэмцээн маань маш амжилттай болж өнгөрч 8-ын 6 бүлгийн 6 охиноос 6 охин 8 дугаар ангиудын оронгой охин бол шалгарснаас гадна энэ 6 охин маань 2 дугаар шатанда мөн энэ шатаараа оролдоод 8-ын 2 ангийн сурагч ашигтмаа шалгарсан байгаа. За энэ бол энэ тэмцээний гол зорилго юу байсан бэ гэхээр хүүхдүүдийн авьяасыг нээж хөгжүүлэхэд уран гартай охтууд байдаг шүү дээ. Анги болгонд байдаг уран гартай охтуудыг шалгаруулж нийтэд сурталчлах ийм гол зорилготой байсан. Тэгээ энэ тэмцээний маань гол зорилго бэлтгэж хүүхдүүд маань дахин одоо энэ тэмцээнээ явуулъя, гоё байна, сайхан байна гэсэн ард түмэн багш нараас ч гэсэн хүүхдүүдээ ингэж авьяас уран гоё ойдог уран охтуудаа ингэж нийтэд сурталчилж явал их зүгээр юм байна гэж ээж аваас ч гэсэн их үнэлт авсан байгаа. Ингээд би тэгэхэд дараагийн удаад энэ тэмцээнээ дүүргийн хэмжээнд зохиогоор бэлтгэж байна. За багш нь бас өөрөө бүтээл уралдаг. За энэ миний голж уралдаг бүтээл бол энэ тууцаа хатмал байгаа. Тэгээд тууцаа хатмалынхаа бүтээлүүдээр би ингээ альбом гаргасан байгаа. За мөн охтуудтай би дэгээ зүүнээс үржмэл заадаг. Сая миний охтууд 7 дугаар ангийн охтууд маань бүгд одоо энэ салбетгийг бас охин бүр ингээд шилжсэн. Ингээд би хүүхдийн өрөө хөлжүүлж хүүхдийн өөр ингэсэн бүтээлтэй болсон байгаа. За энд 6 дугаар ангийн энэ жилийн орж ирсэн 6 дугаар ангийн охтууд маань энэ уран гатгамал буюу энгийн ба гоёлын гар гатгамлыг олж сурсан байх хэвээр. Ингээд хүүхдүүд маань хүүхэд болгон охид болгон маань ингэж өөрсдийн бүтээлээ хийж камертаа дурсгал болгож тавьсан байгаа. За мөн үүнээс гадна бид нар макром сүлжээсээр сүлждэг. Энэ ингээд хүүхдүүдэд маань сүлжсэн тэлээ бүслүүр байна. За энд шар шууг шүлжсэн байгаа. За энэ багш нас нийт YouTube-ээр их орж шинэ юмнууд сурдаг. За эндээс би энэ юм болгоно хийх. Энэ одоо галтгооны бариул энэ арга технологиг сурч хийж хүүхдүүдэд сурсан байгаа. За мөн дэрний урт нөгөө тууцаа хатгамлаараа дэрний урт хатгаж хийсэн байгаа. Энийг манай дугуйлангийн сурагчид хийсэн байгаа. За тэгэхээр энэ хичээлийн жилд би хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхийн тулд уран хатгамлын дугуйлан ажилласан. За энэ уран хатгамлын дугуйланд маань манай 8 дугаар ангийн 7-8 дугаар ангийн сурагчид маань хамрагдаж багшаасаа энэ тууцаа хатгамлын бүтээлүүдийг сурч энэ хүүхдийн өрийн маань дугуйлангийн охтуудын маань одоо шилдэг бүтээлүүд энд ингээд тавигдсан байгаа. За энэ хичээлийн жилд миний гол зорилт болгож тавьж байгаа нэг чухал зүйл маань хүүхдийн өрөө хөгжүүлэх энэ үйл ажиллагаа байгаа. Тэгээ энэ хүүхдийн өрөө хөгжүүлэхийн тулд би 6 дугаар анги, 7 дугаар анги, 8 дугаар ангийн охтуудаа ингээд анги тус ингээд зургийг өнгөтөр гаргаж, схем зураг өнгөтөр гаргаж өгсөн байгаа. Энд бол хүүхдүүд маш зөв ойлгож зурдаг. Өгөөгөөр нь ялгаад хүүхдүүд маань ойлгож зурчдаг.
Тэгээд схемаа зурх сураад ойлгоод схемаа ойлгосон учраас ингээд бүтээлүүдээ өөрсдөө схемаа харж байгаа ихэд сурсан. Энэ бол бүгдний бүртээ ажилласан үйл ажиллагааны маань одоо туршлага юм байна. За ингээд зөв хос зүгч гэсэн ингээд схемийн зураг тэмдэглээд ойлгуулад өгөхөөр хүүхдүүд маань яг энэ схем зургийг хараад багшийн заврыг л авах гэхээс багштай зурлаад авахгүй бүгдээрээ өөрсдөө бие дагаад бүтээлээ хийж чаддаг болсон. Энэ миний хичээлийн жилийн гол зорилго энд байлаа.